Ганцаа подкастынхаа энэ удаагийн дугаараар их сонирхолтой зүйлийг туршиж үзэх гэж байна. Яа тэгэхээр бид нэр одоо Ганцаа подкастынхаа пэйж дээр та бүхэнд зориулаад хэрвээ та Ганцаа захирлаас асуух асуулт байвал за бичээрэй, бидэнд илгээгээрэй. Ганцаа захирал маань зөвлөгөө өгөх болно гэж бичсэн байгаа. Үүний дагуу маш олон хүмүүс холбогдсон. Тэгээд яг одоо энэ дугаарынхаа бол ихний одоо зочинтой холбогдоход бэлэн болсон байна. За минь дүргий асуултуудаа авцгаая да. За сайн байна уу? Ганцаа подкасттай холбогдсон байна. За сайн байна уу? За сайн байна уу? За асуултуудаа тавиадахаарай. Тэгээд дундаас нь эргэж тодруулах юм байвал анх цаа өвтөр асуугаа явчээ. За тэгээ маш баярлалаа. Миний ер нь бол гол асуулт бол тийм манай компани ер нь хөлсөн зөвлөгөөрчлөг үзүүлдэг хөлтэй таамаа. Тэгээ би бол өөрөө яг гүйцэтгэл албан шалгалтай. За өнөөдрийн байдлаар би яг доороо 2 ажилтнтай. За заримдаа бол одоо ажлаа санаачлаараа хийхгүй тий одоо хилүүж хийдэг хаяал заримдаа нэг юм ууртай бохомдолтой тухайн ажилдаа төвлөрдгөө хаанг хийдэг ч юм уу тий одоо ямар нэг байдлаар ингээд тухайн ажлаа чинь сэтгэлээсээ ингээд яг хүний нэг хийж байгаа шиг жоохон хойрог хандаад байна гэсэн үг шүү. Хойрог хандаад байдаг байхгүй тий. Тэгээд байдлах айгүй ажиглагдаад хандлага айгүй ажиглагдаад байгаа. Энэ тал дээр би өөрөөсөө ингээд яг хоо би одоо ингээд тий удирдлагын шалтгааны хувьд алдаа тогтвол гаргаад ингээд энэ хүмүүсээ удирдах чадахгүй байна уу даа гэж харж байгаа. Нэг бодлоор асуултаа одоо энэ хүмүүстэйгээ ажиллагаа яаж харилцах яаж нэг ажлын ард ингээд амжилттай гарахгүй тий. Одоо энэ төсөл гэж үзэх юм бол нэг төслийн амжилттай авах хаяа бүр ингээд өөрөө баг хийгээд дуусгах нь илүү амар тий өөрөө бүхэнлгүй байдаг байхгүй. Тэгэхээр энэ асуултны бодлоос буруу харах байл гэж би өөрөө хараад байгаа. Тэр энэ тал дээр та надад зөвлөгөө өгөөч гэж ингээд хүсгээр би ингээд энэ хүү асуултыг тавьж байгаамаа. За юм тодруулж юм асуугаатай. Энэ хоёр ажилтнаа яаж авсан бэ? Анх авахдаа одоо шалгаруулж ч юм уу? Тийм шалгуурын дагуу нөгөөх нь бол миний одоо хамт сурдаг сургуулийн маань одоо оюутан ангийн хүүхэд байгаа. Зөв. Тэгэхээр наад дээр чинь бол асуудал бас гарч ирж байгаа юм. Ер нь бол найзууд хамтарч бизнес хийх, хамтарч төсөл хийхээр бүтлгүүтдэг талаарх судалгаа зөвхөн Монгол төдийгүй олон улсад маш их байдаг. Яагаад тэгэхээр нөө найзууд маань анх танилцахдаа одоо бие биенээсээ үүрэг даалгавар авч гэдэг юм уу? Нэг нь нэгийнхээ одоо доор нь захирагтаж ажиллахгүй гэсэн ийм ойлголтоор анханасаа ингэж хоёр хүн танилцсан байжгаад явцын дунд одоо та өөрөө бол одоо хуулийн фирмийнхаа захирал нь болцсон. Танаа найз чинь танаа ажилтан болчоор ерөөсөө өөдөөс чинь ингээд эсэргүүцээд байна гэсэн үг байхгүй юу? Өөрөө тэрийгээ ч мэдэхгүй. Тэгэхээр танаа хоёр ажилтны нэгний хувьд бол магадгүй ур чадвар сайтай мундаг хүн бах тийм үү? Гэхдээ яг ингээд хамтраад төсөл хийгээд ажил хийх гэхээр ерөөсөө болохгүй болчиход байгаа нь энэ нөгөө найз гэдэг асуудалтай холбоотой. Тэгэхээр найзууд нийлж бизнес хийхээр дандаа бүтлгүүтдэг ерөөсөө гол шалтгаан нь нөгөө захирагдах одоо энэ ёсоор явах юм уу? Эсвэл нөгөө энэ тэнцүү найзууд гэдэг юмар явах уу гэдэг дээр юм асуудал гараад байгаа. Тэгэхээр та нэг бол хоёр найз хамтраад бие биендээ одоо даалгавар өгж үүрэг өгж байгаа биш юм шигээр яг 50-50 хувиар тухайн төсөл ажлыг хийж байгаа байдлаар нэг явж болно. Эсвэл энэ найзаасаа бол одоо өрх тусгаарсан дээрээ тусад нь явсан дээрээ энэ бол өөр одоо ямар ч аргагүй. За ингээ хэлэхээр ямар сонсогч байна? Энэ л яасан бас яг хэцүү юм байна. Яг тусгаарлахаас илүүтэйгээр яг тэр нөгөө тийм яг хүсэлтэй ажлуудаа яг хариуцлагатайгаар хуваад аваад ингээд бас бидний шаардлагатай явах нь илүү бас юутай юм байна л та гаргалгаа гэж харж байна тийм хамтрагч байдлаар гэсэн. Тийм илүү хамтрагч байдлаар тийм хамтарч ажиллах байдлаар явах нь зөв юм байна ихний хэлжиндээ гэж хадлаа. За нөгөө ажилтны хувьд бол одоо хэд орчим насны хүн байна? За 25. За тэгэхээр энэ нөгөө 25 маань сошиал медиа суурьтай шинэ үе байгаад байгаа шүү дээ. Янз янзын нэр өгч юм л да. Gen Z гэн Gen Y гэн янз янзаар нэрлэж байна. Тэгэхээр энэ үеийн залуучууд маань нөгөө сошиал медиагаас нэлээх нөлөөнд автсан. За тийм учраас ер нь урт хугацаанд харах тийм чадваргүй байгаад байгаа. Тэгэхдээ нөгөө талдаа энэ ямар ч үе ямар ч одоо шинэ үеийн залуу юу ч гэж ярьж исэн чи хүн л шүү дээ. Тийм тэгэхээр энэ дээр бол яг хүн гэдэг талаас нь одоо чи өөрөө харьцаад
тэгэж асуудлыг хараад тэр хүн бол ер нь одоо хамгийн том хүнд ноогдж байгаа нөөц бол цаг хугацаа байдаг. Хүн чинь нэг 22 хүртэлтэй дунд сургууль, их сургууль гэж сурна. За 60 гараад тэтгэвртэй гарна тийм үү. Тэгэхээр ерөөсөө нэг 30 хүрэхгүй жилэл байгаа юм. За энийн дахиад дотор нь задлаад үзэхээр эхний тэр нэг 20-оос 30 наснд юмнуудаа сайн сурна. За 30-аас 40 наснд бол одоо эд ачаалал авч өдөр шөнөгүй сууж бүтээмж маш том бүтээлүүд гаргана. Тэ одоо математикийн том эрдэмтэд, уран зураачид, инженерүүд, архитектурууд шилдэг бүтээлээ одоо хийж гаргадаг 30-аас 40 наснд. За 40-оос хоошоо бол илүү одоо зааж, сургаж, хүмүүжүүлэх дараагийн үеэ бэлдэх ийм үе рүү орох хэрэгтэй. Тэгэхээр ийм байдлаар үеэр нь таслаад наад 25 настай залуудаа одоо ойлгуулах гэж оролдоно гэсэн үг. Тэгэхээр 25 гэдэг чинь одоо аль хэдийн талдаа орцсон явж байна. 30 хүрчээл дахиад ийм залхуугаараа байх юм бол тэр хүн бол 40-тэй 50-тай бол ер нь аз жаргалгүй санхүүгийн эрхчлөөнд хүрч чадахгүй ийм л стресс, депресд одоо нэрвэгдсэн хүн байх болох болно. Тэгэхээр одоо ачаалал авна гэдгийг ер нь нэлээд сайн ойлгуулж ярилцаж үзнэ. Тэгээд мэдээж давтана. За тэгээ ажлыг бол өөрөө үлгэрчилж яг одоо даалгавар өгөөд захиргаадах маягаар бас Монгол захирлууд хандах гэдэг. Тэгэхгүй яг хамтдаа гар бие оролцоод ээлдэг найрсаг байдлаар бол хийн. За ингээ 3 сарын дараа сайжрахгүй бол одоо та бол одоо хүний буруу сургасан хүүхдийг хүмүүжүүлдэг одоо хүмүүжлийн газар биш ээ. Хувийн компани юм чинь дараагийн үнэ хайж олсон дээр. Тэгвэл дараагийн үнэ ажилд авах шалгуураа сая хоёлоо ойлгочлоо шүү дээ. Цаг хугацааг ойлгодог. 20-оос 30 наснда суралцъя. 30-аас 40 наснда шилдэг бүтээлүүдээ гаргая. За 40-оос хоошоо бол одоо илүү захирал даргаа хийгээд дараа үеэ одоо сургууль хүмүүжүүлэх ийм энийг ойлгож ухамсарлаж байгаа ийм эсвэл ухамсарлах одоо чадвартай ийм залуучуудыг ажилд аваад ажиллуулна гэсэн үг. За маш баярлалаа танд. Таны үнэтэй зөвлөгөөнд энэ бүхний хэрэгжүүлээд ажиллах болно. Та нартай ажлын амжилт хүсье. За бизнест амжилт хүсье. Баярлалаа. Маш баярлалаа танд. За баярлалаа. За эхнийхээ үнэтэй холбогдол ямар ч байсан хүний нөөцийн талаар илүү залуучуудынхаа бүтээмжийг яаж нэмэх үү гэсэн талаар илүү асуулт асуулаа. Би бас яг энэ ташрамд бас ганцаар захирлаасаа асуумаар байна. Юу гэхээр мандал санхүүгийн нэгдэл 300 гаруй 400 ажилтнтай байна. Залуучуудын хувьд бол маш бүтээмжтэй ажилдаг. Яг энэний нууц нь хаана байгаа вэ? Ямар арга барил ашиглаж иж яг залуучуудынхаа энэ бүтээмжийг нэмэгдүүлээд байна. За энд чинь нэлээд олон юм. Ер нь Монголын нийгэм чинь өөрөө бас айгүй хүнд болчлоо л доо. Нөгөө боловсролын систем чинь өөрөө таар байгаа учраас яг амьдралын зорилго чиглэлгүй тэгсэн мөртлөө ихтэй сургууль төгссөн залуучууд айгүй их ажил дээр орж ирж байгаа. Уул нь 21-22 настай Америк залуу гэдэг бол айл хэдий одоо Монгол хүнээр бол 40-50-тай хүн шиг бүр ингээд хараа юм нь тогтцсон, харц юм нь жигдэрсэн тэ ингээд амьдралын зорилго юм тодорхойлцсон ингэж орж ирж байгаа. Манайд чинь нэг баахан л юм цээжлүүлээл, тэргээрэл нүдээл, тест аваал ингээл гэтэл хүн чинь өөрөө хүн болж өөрийнхөө амьдралын зорилго, өөрийн давуу сул талаа ойлгох нь боловсрал болохоос биш. Тэр математикийн авраг болно уу, 5 онцгийн эзэн болно уу, эн чинь бол чухал. Гэхдээ энэ бол 7-8 дахь асуудал байхгүй юу? Тэгээ ийм хүмүүс айгүй их одоо Монголын бүх компаниудад орж ир зоож. Тэгээ саяны манай оролцогч бас энийг хэлж байна. Эн чинь өөрөө Монголын бүх одоо захирал дарга удирдагчны хувьд асуудал болсон байна. Тэгэхээр ер нь бол мандал санхүүгийн нэгдлийг ийм залуучууд ирээд юм хийх, бүтээх, суралцах ийм талбар орчин байгаасай. Тэрнээс зүгээр нэг ийм ажлын газар ч юм уу, цалин авдаг нэг ийм газар ч юм уу, эсвэл өглөө 9-оос очиж 6 хүртэл цагаа бүртгүүлдэг газар биш. Тэр хүний амьдралын нэг хэсэг байгаасай гэж би бол зорддог. Тэгээ хараахан бас тэрэнд одоо хүрцэн гэж хэлж чадахгүй. Гэхдээ ийшээгээл тэмүүлэл явж байгаа юм. Тэгээ бол тэмүүлэл маш зөв байна гэж яг миний хувьд бол бодоод байгаа. Яа тэгэхээр би яг анх мандал санхүүгийн нэгдэлд орж ирж байхад гантуяа захиралтай ярилцлага хийсэн. Тэгээд захирал болохоор надад яг алсын хараа хийдэг нийгмийн хариуцлагыг хүрээдэг төслүүд гэл маш олон зүйл ингээд тайлбарлаж өгöd. Тэгээ яг миний хувьд болохоор яг юм нэг философи бэрж өгдөг байхгүй. За өнөөдөр Монгол улс бол хэцүү байгаа юм байна. Окей, ойлголоо. Тэгээд яах юм? За Монгол улсаа сайхан болгох. Заадгүй сайхан болгохын тулд яг ингээд харахаар хүн өөрөө яг юм корн юм шиг надад санагдсан байхгүй. Боловсралтай ард иргэдийн хүүхдүүд олон байх тусмаа өнөөдөр энэ нийгэм чинь илүү тэгээд дэвшлэх юм байна. Олон одоо мэдлэгтэй хүмүүс дэшегээ гарах юм байна.
За тэгээд ингэм энэ одоо үйл хэрэгт болохоор манай санхүү нэгдлээд нэг боловсролын реформ хийнэ. Өөртөө сургуультай болно. За ганцхан боловсролын реформоор тогтохгүй тэтгэврийн реформ хийнэгээ энэ зорилгууд нь өөрөө амар юм нөгөө яг сэтгэл түрээд яг миний зорилготой ингээ матчлаад яг одоо зэрэгцэжсэн болохоор би яг манай санхүү нэгдлээд хорч ирж байсан яг. Яг зөв. Тэгэхээр компаниг бол ерөөсөө хүмүүс урлан гэж харчмаар байгаа. Тэгэхээр урлан гэдэг чинь уран бүтээлчд байдаг газар шүү дээ. Тэр хүн ингээд уран зураач хүн ч юм уу одоо уран баримлч урландаа ирэхдээ ямар баяр ёслолтой ирэх вэ? Урландаа байх цаг хугацаа ядралыг огт мэдгүй. Хүн дуртай юм хийж хад ядардаггүй шүү дээ. Ингээ сайхан нэг мэдсэн чи орой 6 болцсон. За хүүхд чухтаа одоо авах цаг болчлоо гэд яарж одоо гардаг. Ийм урлан байдлаар компаниг анханасаа харах хэрэгтэй. Тэрнээс биш би одоо өөрийнхөө амьдралын зорилгыг одоо гаргаагүй байтал компаниас гинт надад ийм гэрэл гээгээ харуулна гэвэл боломжгүй. Урланд чинь уран бүтээлч орж иржээж гэрэл гээгээ цацарна. Уран бүтээлч байхгүй бол урлан чинь нэг ийм хүйт даасан нэг ийм том заал ч юм уу баахан ийм зургийн эскиз энэ төр өлгцсөн нэг ийм л агуулгах шиг байшин байж байгаа байхгүй. Тэгэхээр компани гэдгийг ерөөсөө чи өөрөө компани би өөрөө компани юм байна гэж ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй би нэг ийм автобусанд сууж байгаа нэг буудлын яваад буух гэж байгаа зорчигч тэр нэг буудал яваад буухад автобус надад одоо үнгүү хоол uuнд одоо гоё массаж хийдэг сандал өгсдөө гэвэл тэгэл дуусна. Эсвэргээрээ би тэр урланд орж тэр гоё зураг мургийг яаж хөшгийн татаж гэрлийн насааж буланд жоохон хог новш уурцсан байвал тэрийг нь цэвэрлэж юм дулаан уур амьсгал оруулах хэрэгтэй гэж би өөрөө уран бүтээлч гэж харах хэрэгтэй. Тэгэд яг хөө энийг ойлгуулж чадвал тэгэл ер нь болно. Санаа ганцаар подкаст хийх юм байна. Санаа ганцаар захирал таныг сонсож байгаа. За сайн байна уу? За нэрээ хэлээд асуултаа. Тий. За окей яасан. Энэ ташаанд бас хэлэх нь манай хүмүүс маань шууд холбогдох та спикер дээр тавихгүйгээр бас чихвц зөөхгүйгээр шууд уцаараа ярихыг бас зөвлөж байна. Тэгэх юм бол нэг яриа маань илүү тод сонсогдд юм байлээ. За танд та асуултаа шууд тавиарай. Би Монголд одоо нэг ирээд 2-3 жил болж байгаа юм аа. Тэгээд жоохон янз юм хийж үзэхдээ техникс хийж үзээд яваад байна шүү дээ. Тэгээд одоо болохоор харин аялал жуулчлалын бизнес рүү орж үзэх санаатай тэгээд ямаар жоохон хөөцөлтөж явж байна. Тэгээд энэ Монголд ирэхээр нэг жоохон хойрогшилт юм уу сүүлийн үед нэг амар нэг тийм хойрогшилт автаад үгүй ирчүүж ундрахгүй юу хийх бодлого өсөлгүй нэг тийм урсгалаараа зүгээр нэг тийм болчиход байна л та. Тэгээд нэг жоохон гоё ирчүүж өсөж юм өсөж нэг бизнесээ гоё нэг ийм засвар хийгээд юм тийм гоё санаа авах хэрэгтэй бас нэг зөвлөгөө сонсох хүсэлтэй байна. Одоо чи тэгээд орлого олж байгаа юм уу? Орлоготой юм уу одоо? Одоо орлого байхгүй сая 100 нөгөө нэг хөтчөөр явж баахан ажил хийсэн л дээ. Тэр мөнгөө ерөөхдөө идээд гэдг юм уу? Тэгэл суугаад байгаа. Тэгээ залхуу урайл суугаад байгаа юм уу? Тэгээ залхуу урайл тэрийгээ тэгэл дуусгаад нь одоо яах вэ? Өөр зээл гайгүй. Өөр зээл гайгүй. Тэгээд эхлээд яг нэг юм хийж аваад нэлээ алдсан. Тэрэн дээр яг жоохон байсан мөнгөдөө жоохон алдсан. Тэгэхээр одоо бол яг өөр зээл бол байхгүй. Эхнэр хүүхэд байхгүй. Эхнэр хүүхэдтэй 2 охин. За. Эхнэртэй хамт амьдардаг. Эхнэр ажиллаа гэхэл эхнэрээ тийчээсэл гэж одоо сүүлийн 2-3 сар. За, наадах чи одоо нэлээд ноцтой сонсгож байна да тий. Тэгээ одоо энэ чи байр сууцаа яасан зээл мэлээр авцсан байд юм эсвэл аав ээжээс байр сууц. Өөрсдөө хөдөлмөрлөж авсан юм да. Гадаад улсад гадаад улсад ажил хийгээд байраа авсан. Ажиллаж амьдарч байгаа тий олон жил болж байгаа ирсэн. Ер нь 10 гаруй жил Солонгост байж байгаа гэсэн. Одоо нас хэдэ? Одоо 36. За. Солонгост юугаар ер нь юу сураад ирсэн? Одоо ямар ажил хийж тэндээс ямар зүйл эзэмшиж ирсэн? За. Менежмент салбарт ажиллаа. Бизнесийн ажилтнаас ороод зөндөө явсан л та. Тэгээд ер нь тэндээс удаан байгаа дахаар нэг яг тэндээ уусаа шингээд яг тийм шиндээ амьдрал өөртөө явах юм шиг нэг зорилгогүй болчихсон санагдаад. Ерөөс нь бас нэг хүүхэн тустай болохоор бас нэг Монголоо сэтгэлээд болохоор хүүхдүүдийг Монгол соёл
Монгол хүмүүс Монголын нийгэмд одоо үзэгдэхгүй байх юм бол ерөөсөө Монгол суухгүй юм байна гэдэг тийм бодлоо болсон байхгүй. За, юунд тийм болохоор солонгос жуулчдтай ажиллах гэдэг нь үү? Солонгос жуулчдтай ажиллаад яг ихтэй солонгос жуулчнаар эхлээд цаашдаа бол өөр олон улсын хүмүүс авъя гэсэн бодолтой юм л та. Зүг. За, тэгвэл яг уу солонгос хэлтэй солонгосчуудыг бас ойлгодог юм чинь энэ аялал жуулчлалын чиглэлээр бизнес хийя гэж байгаа юм байна. Тэгэхээр одоо эхнэрээрээ тижээлгээд 36 настай тэгээд хоёр охинтой ингээд суугаад ажиллахгүй. Мөнгө чинь дороо дуусчихна. Өөр зээлгүй байгаа чинь сайн байна. Байраа өөрөө авцсан юм байна, сайн байна. Тэгээд ямар ч сан та хоёр хөдөлмөрлөд байраа авцсан байна гэдэг чинь бол тодорхой хэмжээний бас ийм зоригтой, тууштай тэгээ 36 настай одоо өөр зээлгүй байна гэдэг бол ийм бас хүний сайн чанаруудыг бол агуулсан тийм хүмүүс байна гэдэг нь харагдаж байна. За тэгээд яг уу нэг 30 нас 36 7 ч юм уу 40 насны дээр тийм mid age crisis гэж англиар ярьдаг. Монголоор бол одоо хижээл насны гэх юм уу дунд иргэм насны синдром хямрал гэж юм руу ордог. Тэгэхээр тийм юм руу чи бас орж явах магадaltaй. Тэр үед бол яг ингээд амьдралын зорилгууд биелсэн ч юм шиг. За тэгээд одоо эргээд харахад нэг 10-аад жил солонгост ажиллаад жоохон ядарсан ч юм шиг, ер нь нэг амармаар ч юм шиг ийм үеуд бол тохиолддог. Энэ бол хүний амьдралд тохиолдох ийм хэвийн зүйл, ер нь хүн болгонд тохиолддог. Тэгэхээр нэг тодорхой хугацаанд одоо энэ өвөл юу гэдгийг амраад юу хийж яаж амармаар байдгийг, спортоор хичээлдэг юм уу, уул хаданд одоо авирдаг юм уу, цас мосонд явдаг юм уу, ингээд бодож исэн нэг хүүхэд байхдаа бодож исэн юмнууд байгаа шүү дээ. Ном уншдаг ч юм уу, нэг тийм хүмүүст байдаг нэг ном унших юмсан, ажил ихтэй амжихгүй юм ч гэдэг юм уу. Ингээд ийм юмнуудаа бол хийгээд. Тэгээд цаг хугацаа гэдэг чинь хамгийн том юм байдаг учраас тэгээд цаашид юу ихэд төлөвлөөд хийгээд. За одоо удахгүй 40 хүрлээ. За байр окей, хоёр хүүхэд яах вэ? Сургалтын төлбөрийг яаж төлөх вэ? Гайгүй коллежид оруулах уу, яах вэ гэд ингээд бодонгоо ингээд амралтаа нэг мөр хий гэж мөрөж исэн юмудаа хийгээд дуусгангууд наад дунд насны хямрал гэдэг юмнаас гарна. Тэгэхэд чамд маш их эрч хүч шинээр мэдрэгдэх болно. Тэр эрч хүч мэдрэгдэх үед тодорхой зориггүй байх юм бол харин наадах чинь жинхнээсээ бүр урт хугацаанд үргэлжилсэн хямрал болж магадгүй. За тэгээд чи бол чамд бол эзэмшсэн нэгдүгээр чи бол боловсрсон хүн байна. Чи бол 10 жил одоо төвчээртэй ажиллаад өр зээл тавихгүй өөрийн гэсэн байр сууц эхнэр хүүхэд амьдралыг бий болгоцсон байна гэдэг чинь чамд суур бүх чадвар чинь байна. Боловсрол чинь байна. За хоёрдугаар чи бол барилгаар одоо 10 жил солонгост явцсан, солонгос стандартаар явцсан. Чи Монголд ямар ч барилгын компанид ороод одоо тэр дотор засал байна уу, угсралт байна уу тэргээр явахд чи газардахгүй. За тэр бол Б хувилбар. Хувилбар нь бол аялал жуулчлалтай одоо солонгосчууд Монголыг сонирхож байгаа яг энэ алтан үеийг ашиглаад жоох мөнгө хийгээд байна. За тэхийн тулд би одоо нэг зөвлөгөө өгөөд нэг зөвлөгөө өгье гэж бодож байна л да. Тэрний үхээр аялал жуулчлал гэдэг маань яг одоо талах гэдэг юм уу? За ресторанд орол хоол гэдэг юм уу? Эсвэл хувцас гэдэгтэй адилхан бүтээгдэхүүн юм аа. Тэр ирж байгаа солонгос хүмүүст чи ямар бүтээгдэхүүн өгөх ёстой вэ? Тэрийг маш сайн бодох хэрэгтэй. Ер нь бол аялал жуулчлалаар ирж байгаа хүн бол яах нь сэтгэгдэл гэдэг юм аав. Тэр чиний өгөх гэж байгаа бүтээгдэхүүн бол сэтгэгдэл. Тэгэхээр чиний талаарх сэтгэгдэл, Монгол улсын талаарх сэтгэгдэл. За чиний нөгөө аяллаа хөтөлбөр байгаа ш. Нэг одоо нэг газар жуулчны баазд аваачаал нэг хоол ундны газраар оруулаад ингээд орж ирэхэд явж байгаа тэр бүх сэтгэгдэл чинь чиний бүтээгдэхүүн. Энэ сэтгэгдлээ чи сайн өгч чадах юм бол яах нь вэ? Нөгөө солонгосчууд чинь найз нөхдөйгөө дуудаад чамтай холбож өгөөд чи бол ажиллаар тасрахгүй нэгдүгээр. Хоёрдугаар чи үнэ өсгөх боломжтой бол. Чи бол одоо өндөр үнээр яг тэгэхээр хүн илүү их сэтгэгдэл авахын тулд илүү өндөр үн төлөхөд бэлэн байдаг шүү. Тэгэхээр за Монгол явах гэж байгаа бол одоо энэ хүнтэй л уулз гэдэг ийм одоо мессежийг солонгос тараана гэсэн. Тэгэхээр энэ яаж энэ гоё сэтгэгдлийг үлдээх вэ гэдгээ энэ өвлжин сайн бодоод хавар ихэд тэрийгэ боловсруулад ингээд бизнестэй ороход бол чи заавал амжилтанд хүрэх хүн байна гэж бодож байна. За баярлалаа. Ер нь ингээд таны нэг яриануудыг аягүй сонсдог байхгүй юу? Тэгээд таны яриануудыг сонсоход бас өөрөө аягүй төстэй санагдаад идэв ингээд алтан дундаж ер нь хамаарсан тийм аяар чадвар байхгүй. Тэгээд одоо өөрөө борс өрхөөр явахгүй карамаран гэсэн юм байхгүй гэдэг.
Эрдэгч таалагддаг л та яг л ажиллах санаатад үгүй. Тэгээ одоо яг сүүлийн үед болохоор яг юу хийхээ мэдээд байгаа мөртлөө амар сонирн. Юу хийхээ мэдээд байгаа, яавал болохоо мэдээд байгаа. Тэгсэн мөртлөө нэг юм ойлгох чадна. Ингээд хаашин тавиад чад хэрэггүй юм төрүүлж авч хийхтэй. Тэгэл яг болох юм зохтаах мэдрэмж юм. Тийм мэдрэмж л байгаа юм шиг сүүлийн үед. Одоо энэ бол төр зургийн одоо ядрал те. Тэг хүн бол ядарна гэж байхгүй. Чи өөрөө жоохон би ядрах ёстой гэж бодсон байна. Ер нь дунд насны хямрал гэдэг чинь юунаас болж ирдэг вэхээр би айгүй олон жил ажиллаа. Тэгэхээр би одоо ядрах ёстой гэдэг хүн хүлээлттэй болчихдог байхгүй юу? Тэгэхээр тэгж ядрах юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр яах вэ? Тэгэл би иллээ чи нэг 3 сарын өвлийн 3 4 сар яадгийн найз нөхдөөгөө уул хаданд авир маунтин хайкинг хийдэг юм уу те? Тэр мөсцөс цоолж загас барьдаг юм уу? Одоо ном уншдаг юм уу? Хэд хоног одоо унтдаг ч юм уу? Ингээ янз янзаар сайхан яавал амархаар тэрийг амар. Тэгвэл дотроо 2 охиноо ямар коллежид оруулах уу? 45 таада дансандаа хэдэн төгрөгтэй байх уу? 60 настай тэтгэврт гарахтаа ямархуу санхүүгийн байр байдалтай байх уу? Дэлхийг тойронч гэдэг юм уу те? Энэ юмнуудаа сайхан төсөөлөл амарчих. Тэгэл наад ядралчин дуусахад бол ирч хүчтэй ерөөсөө дорхноо ороод ирнэ. За нэр хэм бэлээ? Нэр Баярбаатар. За Баярбаатартай тэгвэл амжилт хүсье. Нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Ганцаа подкаст оролцсонд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Гоё сүүлийн үед ингээд таны ярьж байгаа үзэл тийм Ганцаа подкастнаас ус ихэн мэдэж авч байгаа. Тэгээд олон нийтэд хамт ийм ажил хийж байгаа бас их баярлалаа. Баярлалаа. За амжилт хүсье. За бүгдээс ажил хүсье. За баярлалаа. За саяны зочин маань ер нь бол монголчуудад маш их түгээмэл тохиолддог кейсээ л да. Гадаадд маш олон жил хар ажил хийж байгаа л хүрээд ирдэг. Тэг эрэнгүүд Монголд юусоо байр сууриа олохоо болцсон байдаг. Юу хийх зорилго. Нөгөө гадаад ч гэр бүлээ тэжээх гээл өдөр шөнө махраал хөрх амтууд ажилтдаг тий. Тэгээ Монголд ирсэн чи яг юуны төлөө байгаад байгаа, юу хийх яах юм. Ямар ч зорилгогүй болцсон байна. Тэгээд тэнгууд таны сая өгсөн яг гол зөвлөгөө нь бол зорилгоо тодорхойлоо гэдэг шүү дээ. Яг юунд хүрэх тэр зорилгоо тодорхойлж гэдэг. Тий. Ерөөсөө ингээд 60-тайда, 50-тайда, 40-тайда, 70-тайда хаана байх юм? Ямар байр сууцтай, карманда хэдэн төгрөгтэй, за нэг гараад нэг дэлхийг тойрчий гэдэг ч юм уу эсвэл хүссэн хоолоо идчих. Тэ өдөр болгон мэдээж стейк идэхгүй шүү дээ. Гэхдээ нэг 2 сартаа нэг удаа эхнэр хүүхдтэйг нөхртөөгөө яваад идчихдэг байяа гэл энийгээ тавиал инкер ч нөгөө далд хумсар чи өөрөө тэрий чинь ингээл төлөвлөгөөндөө оруулаад би хаагч чинь бэлдээл явна. Ерөөсөө жишээ нь олимпийн алтан медаль аавна гэдэг бол бяраар авахгүй. Техник чухал техникээр авахгүй тий. Гол нь тэр нөгөө зорилго тэр нөгөө далд хумсар тэр зорилгыг суулгахаар далд хумсар чинь нөгөө булчин шөрмөс тэр одоо бүх одоо техник бүх сэтгэлийн техник чинь удирдах байгаа байхгүй юу? Тийм шүү. Тий. Тэгэхээр энийг далд хумсартай энэ зорилгоодыг аягүй сайн хийж өгөх хэрэгтэй. Тэгээ саяных бол ерөөсөө Баярбаатарын саяны кейс бол ерөөсөө дунд чатны одоо хямрал гэж ярьдаг эсвэл ядрал гэх юм уу одоо тийм нэг жоох ингээд цуцдаг байхгүй юу нэг хүн чинь ингээл 20 жил сурлаа 22-той их сургууль та тэгж цуцчихсэн үү? Ойлгомжтой хүн болгол орж байгаа шүү дээ. Би айгүй их ажил хийсэн байна. Тэгэнгუут чинь айгүй их ажил хийчлээ гэж хүн боддог байхгүй юу? Тэр нь зүгээр бодол шүү дээ. Тэрнээс ажилдаа ядарсан юм шиг. За тэгэл өнгөрсөн үеийн тэр амьдралын янз янзын жижиг маргаан заргаан гарна тэрэнд ядарна туйлдна. За магадгүй ойр дотны хүн нас барна тий? Ингээд янз янзын юмнууд болно. Тэр нь өөрөө триггер point буюу юм нөгөө тэр цаана яваад байсан нэг юм ядрах мэдрэмжийг ингээд гаргаж ирээ. Тий. Тэгэхээр энэ бол зүгээр дан сэтгэл зүйн юм. Тэгэл энэ тодорхой хугацааны дараа өөрөө алга болчихно. Та ганцаа подкасттай холбогдсон байна. За сайн байна уу? Өөрийгөө танилцуулаад асуултаа тавиарай. За намайг Биндрэ гэх юм уу? За сайн байна. Биндрэ гэсэн үү? Тийм ээ. За. Яа, манай хуу хаатай болсон л та. Тэмдэг маягийн өгч. За. Хуугаа одоо арай удаа ингээ. Төгсөх ангийн өгт. Тэгээд арай удаа ингээ өгтээ. Тэгээд юу яасан? хэдүүрөө сууд явахгүй төлөвлөж байгаа байхгүй. Тэгээд өөрөө бизнесийн сонирхолтой өгтөө тэгээд багасаа нөгөө гандаа захирлын
боловсролын реформ гэдэг гэж үзээд байгаа юм. Тэгээ өөрөө бас яг дийтэйхэн дагуу бас заатах гэж хичээсэн. Тэгээ багасаа тэгээд ерөнхийдөө бас гайгүй англи хэлтэй код бичиж чадвартай болсон байгаа. Тэгээ ажуулалт нь бүтээч бас хүн нартай тэгээ хүн тасрахгүй хүний хостог хүндлдэг тийм хүүхдүүд өссөн та. Тэгээд одоо хэтрүү логистик нэгжтэй суугаар гэрч байгаа. За. Тэгээд тэр нэгжтэй ямар хөө бол эдгээр юм хөө тийм тэр талын аваад. За бидрээд нөгөө санаж байгаа бол дээр үед социо үед нэг мэрэгжил бүхэн сайхан гээл нэг тийм урайлооцох явдаг байсан шүү дээ. Тэгэхээр тэр бол өөрөө яг бодит амьдрал дээр бол үнэн. Яагаад гэж хэлж байгаа гэхээр ерөөсөө одоо дэлхийд бол 8 тэрбум хүн байна. За энэ 8 тэрбум хүнд чи эмч хэрэгтэй, багш хэрэгтэй, IT хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо нэг тийм хуйлрал явуулах гэдэг юм л да. Одоо ийм мэрэгчлэр битгий сур. Ийм болоод хэрэггүй, ийм л мэрэгчлэр яв гэж бүгдээрээ хуйлраад энэ бол ямар ч шаардлагагүй. Яг амьдрал дээр бодит байдал дээр бол ерөөсөө тухайн мэрэгжлийнхаа оргилд нь гарахад санхүүгийн эрх чөлөөнд бүрэн хүрэх боломжтой. Тэр нь одоо ямар ч мэрэгжил байж болно. За яг хуу магадлалын хувьд зарим хүмүүс одоо чинь YouTube-ийн одоо од болъё гэдэг юм уу? Эсвэл алдартай дуучин болъё гэдэг. Энэ бол магадлал багтай. Боломжтой. Гэхдээ магадлал багтай. Яг тэр 8 тэрбум хүнд хэдэн шиг од байдгийн тийм. Гэтэл логистикийн мэрэгжилтэн бол одоо ямар ч тийм одоо аюул байхгүй. Тэгэхээр энэ хүүхэдээ ерөөсөө юг захиж хэлэх ёстой гэхээр энэ логистикоо тэр хятад улс зурж байгаа бол бүрэн төгс эзэмшээл гэж хэлж байгаа. За бүрэн төгс эзэмшихийн тулд та одоо сая хэллээ. Ер нь их зөв ухамсартай ийм дажгүй хөлт болж өсөж байгаа шүү гэд. Тэгэхээр энэ дээр ерөөсөө нөгөө логистикийн тэр ухаанаа сурахтаа тэрийг хүн ардад яаж ашиглуулах юм, яаж хүн ардад хэрэгтэй зүйл хийх вэ гэдэг хэрэгсэл байдлаар харж сурна гэсэн үг. Тэгээ одоо сургуульдаа сурахтаа хичээх ерөөсөө гол юм маань. Тэгэхээр логистикийн мэрэгжил би эзэмшлээ. За энэ мэрэгчлэрээ би хүн ардад ямар хэрэгтэй зүйл одоо бүтээж болох вэ гэдэг ийм байдлаар сурна. Өөрөөр хэлбэл бид мэрэгжлийг бол шүтгэхгүй гэсэн үг. Ерөөсөө энэ орчин үеийн яваад байгаа зөвлөгөөнүүдийн гол алдаа нь мэрэгжил хүнийг амжилтанд хүргэх юм шиг зөв мэрэгжил сонгочвол. Буруу мэрэгжил сонгочих юм бол тэр нь өөрөө алдаа болох юм шиг ингэж маш их буруу тарих угаалт, буруу зөвлөгөө явж л да. Гэтэл хүн бол өөрийгөө л амжилтанд хүргэнэ. Энэ амжилтандаа хүрэхдээ харин мэрэгжлийг бол хэрэгсэл байдлаар л ашиглана л гэсэн. Тэгэхээр санаа нь бид одоо сайн хутгийг эзэмшиж чадвал маслны хутгаар бид бууцны мах татаж болох л байхгүй юу? Яг үнэндээ. Тэгэхээр аль нэг мэрэгжил тийм ийм хамгийн хурц утгыг хайгаад явах шаардлагагүй гэсэн. Өмнөө байгаа юмаа бүрэн гүйцэд эзэмших. За тэхийн тулд тэр юу хийж бүтээх гэдэг юм. Тэрийг л бодно гэсэн. Тэгэхээр логистикийн мэрэгжил гэдэг бол одоо энэ хүн төрөлхтний хооронд нь холбодог ийм маш ирээдүйтэй, маш хэрэгцээтэй мэрэгжил. Тэгэхээр ер нь бол нягтлан бодогч болно уу, хуульч болно уу, логистик болно уу, одоо инженер болно уу, физикч болно уу. Бүгдээрээ хүн төрөлхтөнд яаж би энэ мэрэгчлэрээ тустай зүйл хийх вэ гэж бодоод эзэмших юм бол тэгэл одоо хамгийн дээд оргилд нь хүрнэ л гэж ойлгох хэрэгтэй. Хүүхэдтэй тэгэхээр энийг зөвлөж өгөөрэй. Тэгээ подкастаар бас ороод өгч ганцхан подкастэнд орчих учраас энэний линкийг тавиад үзүүлээрэй гэж зөвлөмөр байна. За бас нэг юм асууж өгөх. Манай хүмүүс бизнес сонирхолтой дуртай хүмүүстэй багасаа тийм үстэй. IT гэж явж байгаа тийм өөрөө чинь сонирхолтой болохоор энэ юмасаа тэгүр нь явуулж чагаалаа. Тэгээд тэдний төлөвлөж явж байгаа одоо логистик явж байгаа. Тэгээд өөрөө болохоор нөгөө одоо e-com dropshipping хийх контент хийх гэж энэ талаар бид сонирхолтой байна. Тэгээд энэ талаар нь жоохон дэмжиж явуулсан дээр бол одоо үнсэх гэх юм уу энэ талаар жоохон бодтой яваад байгаа юм шиг л өгч яваа. Яг би яг бодгоо зүйл яваасаа байх гэж тавраа ярьдаг байсан.
яг орд сарахгүй байгаа гэж юм бодтой хандах гэж үзэн үздэг байгаа та. Энэ гадтай байгаад өгөөч. За яг одоо нэг сүүлийн 10 жил нэг стартап гэдэг соёл байчаад байна шүү дээ гарч ирчээ. Тэгээд стартап гэдэг бол хүн үсгэд байсан л зүйл. Нэг одоо шинээр гарцсан юм шиг ингээд нэг мөнгө хэрэгсэл болгоод ягаад яриад байдаг байхгүй юу? За тэгээд бараг л ерөөсөө компанид битээ ажиллаарай, шууд стартап хийгээрэй, хүний боол битээ болоорой гэх мэт одоо маш буруу бодит амьдралын бодит үннээс маш хол юм зөвлөгөөнцөр гэх юм уу юм маш их явж байна. Тэгээ энэ бол их хортой. Тэгэхээр танай хүүхд бизнес хийя гэж бодож байна гэдэг бол маш сайн хэрэг байна. Гэхдээ бизнес хийхийн тулд тодорхой хэмжээний боловсрал хэрэгтэй, тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Тэрнээс оргуу осноос хүн бизнес юм гэж байхгүй. За дээрэс нь хүнд юу хэрэгтэй гэхээр холбоо сүлбэ хэрэгтэй. Танил тал хэрэгтэй. Тэгэхээр энийг яадаг вэхээр логистикороо сургуулаа төгсөөд том компанид ажилд орох хэрэгтэй. Том компанид ажилд ороод тэр том компани зардлаар сур. Тэр бизнес яаж идэх сур. Асуудал бэрхшээлийг сур үзтээ. За тэр компанид ажиллаж байгаа давуу талаа ашиглаад хүн амьтантай танилцсан. Найз нөхөд танилын сүлжээг бий болгох. Дараа нь бизнес хийхэд чинь хүн танихгүй хэн барааг нь авах уу? Хэн хөрөнгө оруулалт хийх вэ, тийм ээ? За тодорхой хэмжээний санхүүгийн хөрөмтлийг бий болгох. Тэр компанида сайн ажил төслүүд бүтээ, хувь нэмрээ оруулаад бонус юм аав. За ингээд мөнгөтэй болцсон. Туршлагатай болцсон. Танил талтай болцсон хүн чинь бизнес хийдэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ юмнуудаа сайн эзэмшээ, сургуулаа сайн төгсөө, сайн компанид ор. За тэр компанид миний бодоход нэг 5-аас 10 жил, тий? Сайн бол 5. За нэлээ удлаа гэхэд 10 жил орчим ажиллаад ингээл өөрөө бизнес хийхэд ерөөсөө тэр чинь амжилтанд хүрэх магадлал чинь маш өндөр болол ирж байгаа. Тэгэхгүй маш олон залуучуудыг стартап гэдэг одоо сүүл Монголд бол алаа ичлаа шүү дээ. Мөнгө байхгүй, танилтал байхгүй, туршлага байхгүй. Тэгээд офис түрээслээ зээл аваад эхэлчихдэг. Хамаг юма тавиад туудаг. Тэгэхээр бизнес хийхэд ер нь хүнд маш их одоо зүйл хэрэгтэй. Тэгэхээр тэгэж гинэн байдлаар явснараа хүн одоо карьераараа тоглоулна, өрөнд орж байна те. Залуу насаа хий дими өрнө штэ. Одоо би жишээ нь мэрэгжлийн боксинг тэмцээнд шууд яваад орвол яах вэ? Тийм шүү. Гэхдээ ойлгомжтой нүдүүлэл дуусна штэ. Тэгэхээр би чинь тэр чинь жимэд очино, мэрэгжлийн багш хөсөлж аавна. Тэр хүнээр дасгалжуулалт хийлгэн 100 цаг, 200 цагийн бэлтгэлээ хийн тэгжээж орно. Яг л адилхан стартап бизнесийн ерөөсөө адилхан штэ. Тэгэхээр бэлтгэлгүй орж болохгүй. Тэгэхээр тэр нэр хүндтэй сайн тим компанид ороо. Тэрний төлөө сайн сураа гэл ийм зөвлөгөөг биндэрэ та хоёрт өгмөрөө. За тэгээ хүүд нь амжилт хүсье. Оролцсонд баярлалаа. Тэгээд тосон чимүүний барьчих гоо. За. Тэгээд ханаа дахиад нэг боцсон испаргууд байгаа нэг чижсэн нийлээд юм. Цаатаа юм наа. Корпорэт Тэгсэн. Тэгээд би захаангаас арилж нөхөж чад. Тэгээд захаанг ингэж надад хооцсон гэж байгаа та. Тэгээд тэрэн дээр тэнтэг дөрөхгүйд ингээд таахгүй юм хэлсэн чинь намайг ахнаас гээд танаа дууссан. Тэгээд захын гэж одоо хэлчихсэн. Тэгээд хамгийн одоо орж ирсэн гэсэн хаа гэж боддог байхгүй юу? За их баярлалаа. Наад чинь гоё дурсан. Би санаж. Буруу сонсоод дархан гэж сонссон байх шүү. Завхан гэдэг. Маш холоос зорж ирсэн байна тий. Тийм байна. Тэгээд тэр үеэс одоо таныг одоо нөгөө бүтээнжин зүйл лекцүүд ордог байсан. Тэр үеийг бүтээн одоо ингэж хийж аваад ингээд бүр ингээд стикер ингэж стикер ингэж наагаад ингээд хандаа наажаад одоо тавталгаар ингээд нааш. Тэгээд тэр лекц одоо чиг асууж авсан орж тэгээд ямар гоё юм. Багтаа сарстууд өгөө тэгээд өөртөө самбар тавьсан гэж. Тэгээд өөрөө самбар дээр яваад хайрлж байгаа дахиад цаагаад хөвдөө самбар дээр гаргаж байгаа. Ингээд ахтаалтууд ингээд үдэрийн явдаг байсан ч та. Тэгээд ханаас өдөө ер нь одоо энэ уустай тас реформ ихтэй энэ хөлцөн арга сүлжил хүчтэй. Тэгээд би aastaid модтой байгаа хүүгээ гадаангийн одоо хот руу яваад суулж ирсэн. Тэгээд араас нь 4 жилийн дараа араас нь ирж ирсэн. Тэгээд тэр шийдвэр дээр гарахад бол таны бас юу төгсгөө зэгцүүд маш их тусалж ирсэн. Тэгээд шийдвэр дээр хэцүү байсан. Одоо хүн араа дараа гүйцэд
Сууд надад хэлдэг байхгүй юу. Яг наваа одоо ингэ жоохон бахад таа ингэ хичээл орж ирснээс хойш ордог байсан. Тэгээд тэрийг аваж хор тэгээд томс татаад амьдрахтаа бас их бодож одоо сайн гэдэг надад хэлдэг. Тэгээд андаа нэгээс надад шийдвэр гаргах энэ татвар тусалж ирсэн шүү тэнэ ажил амжилттай баярлалаа шүү жигээ. За бидрээд маш их баярлалаа. Гойд орсомж хуваалцсанд баярлалаа. За та хоёрт амжилт хүсье. Тэгээд удахгүй бас сайхан мэдээтэй эргээд холбогдох хаа. За баяртай. Баярлалаа. Баярлалаа. За саяны ярьсан хүний маань кейс бол бас ээж аавуудын дунд, эцэгчүүдийн дунд бас нэлээд толгойд нь эргэлдэж явж идэг яг бодолд нь байдаг кейс болоо гэж бодож байна тий. Хүүхэд нь сургуулаа төгсгөөд идэг, мэрэгжил сонголтоо хийгээгүй байдаг. Өөрөө нэг юмар явахыг хүсээд идэг. Гэтэ ээж аав нь бас нэг мэрэгчлэр явал дээр ч юм уу гэж бодоод идэг. Тэгэхээр яг ганцаараа захирлын маань хувьд бас энэ дээр зөвлөгөө өгөөч. Тийм, ер нь ямар мэрэгжил сонгох вэ гэдэг дээр гол анхаарал хандуулад идэг. Гэтэл тэр мэрэгжлийг эзэмшээд яах гэж байгаа юм гэдэг асуулт чинь өөрөө 99% чухал ач холбогдолтой асуудал. Тэгэхээр няабгороо үнэхээр тэр мэрэгжлээ зөв эзэмшээд тэргээр хэрэгтэй хүмүүст хэрэгтэй юм нэг юм хэрэгсэл болгож ашиглаж чадах юм бол тэгэл дээд төвшөнд л хүрнэ шүү дээ. Тэгэхээр хүн уран баримлж, уран зураач хоёр хүний алийг сонгох вэ гэж байгаа юм шиг асуулт суудаг байхгүй юу? Алийг сонгож болно. Гогцхуу сонгосон бол тэрэндээ үнэнчээр яваад тэр ажилласаа одоо кайф авдаг, ад жаргал таашаал авдаг, ажилдаа дуртай нэгтгэе өглөө ирдэг. За тэгээд тэр ажил дээр одоо хийж байгаа юм а мэрэгчлээ ашиглаад хүмүүст хэрэгтэй зүйл байнга хийж бүтээж хүмүүсийн одоо талархал хүндэтгэлийг хүлээж идэг болчих юм бол эргээд санхүүгийн хэрэгжүүлэн тэргээрээ хүрнэ. Ингээл ерөөсөө бүх асуудал шийдэх. Тэгэхээр тэр мэрэгжил энэ мэрэгжил гэж хүүхдүүдэд ярих биш. Тэр мэрэгжлийг эзэмшээд юу хийх гэж байгаа юм? Яах гэж байгаа юм? Тэгэхээр тэр мэрэгжлийг бүрэн эзэмшнэ гэдэг юм. Одоо ямар ч мэрэгжил байсан. Ийм өнцгөрөл хандах хэрэгтэй болж байна. Саяхан би бас нэг банкнд ажилладаг хүнд карьерийн зөвлөгөө өгсөн юм. Одоо 26 настай тийм эмэгтэй хүн байгаа юм л да. Тэгээ манер болохоор юу гэж асуусан гэхээр би юм Instagram дээр юм хийд юм контент хийдэг. Тэгээ би банкны төв оффист бас юм айгүй хариуцлагатай ажил хийдэг. Тэгээ 2 жил хийгээд одоо жоо уудчлаа. Тэгээд ажилласаа гараад Instagram дээр төвлөрд юм уу да гэж. Тэгээ би Instagram руу ороод харсан ердөө 200 даагчтай. Тэгэхээр би хэлж байгаахгүйгүй чи эндийг цуг хийж болноо. Ягаад тэгэхээр чи хөдөлгөө хос морьтой монголчууд чинь хөдөлгөө хос морьтой давхин гэдэг штеп. Ингэж явнаа. Тэгэхээр наад Instagram-ийн юм чинь бол гоё. Чиний пашн уу одоо чиний сонирхол юм байна. Ойлголоо. Гэхдээ банкны ажил яагаад өөр гэж. Хийж байгаа юмдаа ингээд өөрөө дурлах нь тухайн хүний өөрийн шийдвэрийн асуудал байна. Тэрнээс юм одоо усанд салхины аясаар хөвж яваад завшиг байж болохгүй байхгүй юу? Хаана сонирхолтой юм байгаа юм мэдэхгүй шүү дээ. Урд байгаа юмдаа л сонирхчих л доо. Тэ? Одоо би ямар спортод сонирхолтойгоо мэдэхгүй байна гэдэг дэлхийн бүх спортоор одоо хичээлж үзэх юм. Гэтэл Монгол улсад хөл бөмбөг тоглоход магадгүй үйл хүйтэн байдаг ч юм уу те. Тэгэхээр яг нөхцөл бололцоонд чинь ямар спорт таны урд байна. Тэрэн дээрээ л топ л болчихоо л гэж байгаа байхгүй. Ерөөсөө миний баримтлагдаг зарчим нь энийг бол одоо прагматик гэж ярьдаг. Буюу бодиттой байх зарчим. Амьдралтай байх зарчим. Зорилгоо тавиад тодорхойлоод түүнд хүрэх, яавал хүрэх вэ гэдэг. Тэр чинь тэндээсээ л кайф авчих штеп. Тэгэхгүй ямар спорт миний дур сонирхлыг татах юм бол доо гэдэг дэлхийн 200 спортоор нэг нэгээр хичээлээ явж итэл амьдрал дуусна үсттэй. Тэгэхээр урдаа байгаа юм ягаа сонгоо юм. Яг тэрнтэй адилханаар ерөөсөө мэрэгчлийг бол ер нь тэгж л харах хэрэгтэй гэсэн. Сая бас зочны маань яран дээр ингэж юм л да. Хүн бол одоо дроп шиппинг хийя, онлайн шоптой болёо, болох хүсэлтэй байгаад байна. Бизнес удирдлагаар сураад ингэсэн чинь нэг өөрөө бизнес хиймээр байгаа. Өөрөө нэг 12 дугаар ангийн төгсөх ангийн хүүхдээ байгаа шүү дээ. Тэгээ яг нэг интернет илүү хөгжөөд ингээд илүү нээлттэй болохын хэрээр өөрөө шууд хүүхд за их сургууль шууд сурахгүйгээр ингээд шууд өөрөө мөнгө олоод эхлэх боломжууд нэгдэдэг юм л та. Тэнгүүд таны өгсөн зөвлөгөө болохоор эхлээд стартап хийхээ өмнө компанид ажиллаа гэдэг байгаа тий. Сураад мэдээд авчих, ноу хавыг олоод авчих, туршлагатай болчих. Энийг хоёлаад илүү дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. Яагаад заавал өнөөдөр
магадгүй шууд ингээд эхлүүлээд drop shipping ч юм уу эхлүүлээд хийгээд яваад ашиг олох боломжтой байх. Заавал ягаад хүний компанид ажиллах хэрэгтэй гэж. Яг уу одоо интернет өөрөө маш олон хязгааргүй боломжийг гаргаж ирж байна тийм үү. Тэгэхээр нөгөө талдаа маш богино хугацаанд туршилт хийх боломжийг бас гаргаж ирж байгаа. Чи Instagram дээр одоо жишээлбэл онлайн шоп ч юм уу те эсвэл инфлюенсер хийгээд мөнгө олдог бол тэгэхэд 3-6 сард харагдана шүү дээ. Тийм ээ болохоор өнөө болохгүй өнөө гэж чинь өөрөө гараад ирнэ. Тэгэхээр яах вэ гэхээр энийг айгүй хурдан туршаал дараагийн юм руу ороход бэлэн байх хэрэгтэй. Гэтэл энэ бүх одоо хэдэн инфлюенсер байхын дэлхийд хэдэн одоо pop star дуучин байхын хэдэн спортын одоо байхын гэдэг шиг найдвартай юм чинь амьдралын орлого мөнгө өрсөлдөж чинь бол нөгөө мэрэгжилчин болгоно. Тэгээ мэрэгжил гэж юу гэхээр сургууль төгссөн зүйл бол мэрэгжил биш. Сургуулаа төгсөөд яг тэр чиглэлээрээ 5 жил ажиллаж иж хүн мэрэгжилтэн бол. За энэний дараа тэр янз янзын юм туршиж хагаад болохоо байлаа гэхэд эргээд нөгөө найдвартай орлогоо олдог, хийж чаддаг ажлаа хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нэг юм чаддаг юмтай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо Instagram дээр од болно гэдээ одоо дайрж болно л доо. Болно би тэрийг хаагаагүй. Би бол тэг гэж шээ хагасаа бүтэн санд хий тэрийг. Заавал full time хийж явах. Бүтэн цагаар хийж явах гэдэг байна тий. Ажлын хажуугаар хий. Тэгээд би тэр банкнд ажилладаг надаас зөвлөгөө авч исэн. Тэр 26-тай одоо охинд бол тий тэрийг зөвлөж өгөхгүй. Чи нэгэнд банкнд ороод 4 жил сураад төгсөөд 2 жил ажилласан. Чи наад 2 жилээ 5 жил болгоо. Тэгээд чи хүлээн зөвшөөрөгд салбартаа. Өөртөө хүлээн зөвшөөрөгд. Наад мэрэгчлээ бүрэн төгсөө эзэмш. Тэр хооронд наад Instagram хагас утсан санд хийж л байхгүй юу да. Тэгээ харагдсан шүү дээ л гэж зөвлөж байгаа юм л да. Тэгэхээр нэг юм ингээд заавал ингээд те одоо бүх юма хаяад нэг өөр юм руу орох гээд ингээд. Тэгэхээр ер нь нэг хүнд бол нэг тийм эрсдлийн менежмент, эрсдлийн төлөвлөгөө байх хэрэгтэй. Эрсдэл гэдэг нь юу гэхээр таны зориод ажиллаж байгаа юм чинь бүтлгүүтвэл найдвартай мөнгө орлого олдог. Тийм эзэмшсэн чадвар мэрэгжил байх хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхээр яг энэ дугаараар бас ээж аавуудтай илүү өгсөн зөвлөгөө нь за хүүхэд ямар нэгэн мэрэгжил сонгож болно. Таас магадгүй хүүхдтэй нэг мэрэгжил зөвлөж болох юм байна. Гэхдээ яг ямар ч мэрэгжил сонгосон тухайн хүүхэд маань яг ингэ түүний төлөө бүрэн одоо өөрийгөө дайчлаад бүрэн тухайн мэрэгчлээ эзэмших юм бол өстой таны хэлдэг баримлчин байна уу, барилгачин байна уу ялгаагүй л амжилт үзүүлнэ. Нөгөө талдаа нөгөө өөрийнхөө хүсэж байгаа юмыг хослуулаад аваад явчихаал тэгэх юм бол тэгээд аль талдаа win happy амьдралын баталгаатай зорилгодоо хүрэх тэр зам л нэг. Тийм шүү дээ. Одоо Монгол эцэгчүүдийн нийтлэг хандлагыг бодъё л доо. Сургуультай явж байгаа юу? Онц сурж байгаа юу л гэдээ асуугаад. Үнэл асуугаад байдаг. Тэгээд дипломтой болно шүү. Гээд ингээд хүүхэдтэй анханаас нь буруу ойлголт өгч байгаа. Тэгэхээр сургуульд бид дипломтой болохгүй сурахгүй шүү дээ. Яах юм? Онц сурсан мөртлөө тухайн мэрэгчлээ огт эзэмшиж чадаагүй тэрэндээ дургүй хайргүй хүмүүс зөндөө байдаг. Тийм ээ. Тэгэхээр юуг нь асуух хэрэгтэй хөр өнөөдөр юу үзв? За чи нэгтлэн бод хүртгэлээр одоо дээд сургуульд орсон байна. За нэгтлэн бод хүртгэлээ ойлгосноо. Энэ мэрэгчл юу хийдэг юм бэ? Яадаг юм бэ? Энийг яаж амьдралд ашиглах вэ гэж ингэж ярилцаж явах хэрэгтэй байхгүй юу? Аав ээж хүүхдийн хоорондын ярилцлага ийм байх хэрэгтэй. Тэрнээс тэр хүүхэд төр диплом авах гэж сургуульд ерөөс сураагүй. Мэрэгжил эзэмших гэж сургаж байгаа. Тэгээ ер нь одоо дэлхийн том корпорациуд диплом харахгүй чадвар харна гэж зарлчлаа шүү дээ сүүлийн 5 жил. Юм гээл дэлхий бас зөв чиглэл рүү яваад байна шүү дээ тий. За тэгэхээр өнөөдрийн дугаар бол маш сонирхолтой боллоо. Бас холбогдсон зочдтой бас баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэн маань маш сонирхолтой асуултуудыг асуулаа. Тэгээд үзэгчдэд хандаж хэлэхэд бол бид бол тасралтгүй энэ асуултуудыг авсаар байх болно. Энэ дугааруудаа тасралтгүй хийсээр л байх болно. Тэгэхээр та бүхэн маань яг энэ дээр байгаа description хэсэгт байгаа линкэн дээр дараад асуултуудаа илгээх боломжтой шүү. Бас subscribe дарахаа бүү мартаарай. Заавал дараарай.